За тэгэхээр байнгын орны дарга санал тавих гэдэг. Энэ болохоор зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор энэ дээр бас юм одоо эренбиг яг нь оруулж ирж байгаа саналаас нь бол өөрчлөлмөр байгаа. Энийг чуулган дээр эдийн засгийн хөгжлийн сайдаас бас тодорлого авсан их хурлынхаа түвшинд та нар ингэх боломжтой гэсэн байр суурь илэрхийлсэн. Тэр ер нь яагаад вэ гэхээр бид нар нэг ингээд гол юма priority буюу одоо нэг эренбэ айгу зөв тогтох ёстой л гэж үзээд байгаа юм л та. Яагаад гэхээр энэ хүн эрхийг дээдсэн засаглалын бодлого гэдэг дотор чинь нөгөө авилгагүй байх, авилгын эсрэг байх гэдэг. Өөрөөр хэлбэл бид нар нэг эдийн засгийн хөгжлийг нэг том одоо сав тогоо гэж үзэх юм бол цоорхоог нөх тухай ойлголт байхгүй. Алдаа засвар тэр цоорхоог нөхгүй байгаад мянган хөрөнгө оруулалт мега төсөл явуулаад тэр одоо цоорхоогоор нь гоожол байна. Одоо байгаа энэ нэг цоорхоо гэд байгаа энэ хүний хөгжил авилгын индекстэй холбоотой яг энэ хүний эрхийн хөсөрдүүлээд байгаа хүний эрхийн мэдрэмжгүй шийдэл гаргаад байгаа тэр зүйлүүдэд бид энэ засаглалын бодлогоор нэгт оруулаад 2 3 4 гэсэн түрүүний хэлсэн саналаар энэ зарчмын зөрүүтээс